маш хурдан сэтгэж яддаг. Эренчин багшаар үг гэл дуусах хариуг нь хэлж яддаг шүү дээ. Та ер нь өөрөө хичнээн улс орны одоо энэ сайхан их хэлүүдийг судлаа. Хичмээр. Улс сонсоод намайг дооглож байгаа. Би өөрийн багшаар эсперанто хэл заалгаж байсан. За. Эренчин багш бол 2 хэлний сурах биш бичсэн шүү дээ. Орос хэлний эсперанто хэлний. За орос хэлийг бол яхан энэгээр ингээд сураар эсперанто хэлийг та нар үзэхлээр зэрэг энэгээр Европын хэл үзээрээ дамжуулж. Хондо англи хэлний өндөр морь байхад мордож чадахгүй бол энэ эсперанто хэл чамд шийсгий болж байгаа юм шүү. Дээр нь гараад мордох. Тэгээ одоо нэг сайхан ногооноо биш үл усан жоогш Японд хэвлэж ярьсан. Тэр эсперанто хэлний тэр сурах хичээл тэр чигээр англи хэл байдаг шээ. Ерөөсөө тэр чигээр англи хэл. Ерөөсөө тэнд эсперанто үгний хооронд англи үг явал тавьчихаар яадаг. Болчт. Ер нь бол монгол бичгийг нэг үе заагаал, нэг үе болоод одоо нэг үе үеэр л байгаад байна л да. Та ч гэсэн мэдчихэж байгаа. Зарим үеүүд нь ингээл нэг хальт малт мэдээл, зарим бүр огт мэдэхгүй шүү дээ. Тийм. Одоо манай үеийнх нь бол мэдэхгүй шүү дээ. Тэгээд нэг албан тушаал хаагчаан болдог. Тэгээд тэрэн дээрээ тогтохын тулд одоо энэ хосрогдсон бичигч гэдэг юм одоо юу гэдэг. Тэгвэл энэ ч гэсэн хосрогдсон шүү дээ. Латин өсгч. Айлын ураа латин ром үед англи Америк өсөг гэж байдаг шүү дээ. Байхгүй. Энэ латин өсөх хулгай хийсэн. Бид Болгарын кирилл бичиг хулгай хийсэн. Оросоор дамжуулж. Одоо кириллээр бичдэг улс орн бол дэлхийд хэцүүхэн шүү дээ, тийм ээ. Манайх байна. Болгарын бичсэн, Оросын бичсэн, тэр ислам улсууд бичсэн юм байна. Бид тэгээ сандгаж хам ухаанаа гэж ингэж. Одоо тэгээ энийг хайлаш энэ нэг зүг бичиж чадах юм байхгүй. Дуусч. Ерөнхийдөө. Одоо ер нь яг бидний үеийн одоо хүмүүсийг хэрэгжилж байгаа үгийн самдаа хэрэгжилж байгаа үгийг тоолж үзүүлэхэд орчин байгаа бол энэ 200 хүрэхгүй байна. Одоо яг бид нар өдөр тутмын хэрэгжилж хүрэхгүй. Бичиж үзэх хэрэгтэй юм байна. Одоо ерөнхий багш үнэн сан тоолж үзсэн гэж байна шүү дээ. Би чинь гадаад дотоод мэдээтэй хөдөө аж ахуй багшаад үрээ 452 үг байна. Байсан гэж байна шүү дээ. 452-оор өглөөтөн улсын үнэн сан гарч ирсэн. Тэгээд ерөнхий багш хэлсэн байдаг. Ер нь 300 үгтэй бол тэгээд англи хэлнийхээ 300 үгтэй тэгээд өгүүлбэр зүгээ мэдчих юм бол гадаад явахад хэлмэрчийн хэрэг байдаг шүү. 300 үг. Хангалттай байж. Орчуулах хэлмэрчийн хэрэг ерөөсөө байдаг. Тэгэхээр бичиг бол эрдмийн нүд гэж байдаг. Эрдмийн нүд. Өнөө энэ бичгээ мэдгүй болохоор эрдмийн нүд нь сохорцсон байгаа байхгүй. Нүд нь сохорцсон. Юу ч мэдгүй. Өөрийнхөө ч юм мэдгүй байсан. Хүний юм ихч мэдгүй байсан. Энэ бичиг бол ухааны наран гэдэг. Ингээд бичиг харах чинь нийл ухаан урдаас гэрс туяарч байгаа. Тэгээ тэр ухааны нар нь бол яах нь жаргаж ийн манайх. Тэр нар нь одоо жаргаад одоо энэ дээр нь тогтоож авахгүй бол яах нь. Тэр нар жаргал бол тэгээ одоо бид дуусах. Тас харах болох нь. Дэлхийд нэг улс яах нь. Дотнд энэ бичнээс ах Монгол бичгийн наран гэдэг. Монгол бичиг чинь бол хүн төрлөختөн солгой хот үссэн бичиг. Чаймаа өгш их гоё таардаг шүү дээ. Дандаа нар зөвөр гिचээд. Яг нь ганц 2 хувьсг яг татгаас бол. Кирилл бичиг чинь бол баруун гавтаа үед гарсан хүн төрлөختөн. Дандаа нар уруу иргэн. Дандаа нар уруу бичдэг. Одоо тэр хадны өсөг зураг гэдэг дандаа хүн иш яарсан гэдэг адуу самт ихэнх нь. Тэшин дандаа солгой багтаа. Одоо 4 хүний нэгэн солгой байдаг дэлхийд. Одоо та хараа Билл Гейтсийг хараа, Бушийг хараа, Клинтоныг хараа. Тэгээ та нарын ах トゥ амрасаад бараг айл болгонд нэг хүн солгой юм байна. Тийм ч энэ солгой багтаасан. Наад нь нэг 4 саад нэг 15 мянган жилийн түүхтэй бичиг. Тэгээ тэр олон 100 мянган жилийн эцэг өвгд ухааныг аваад байлсан. Одоо энэ Монгол бичгийн наран ингээ наагур нь кирилл уул хаагаад одоо энэ латины харуул ингээ жаргалаа шүү дээ ухааны чинь наран. Тэгээ ухаангүй амтнаас адуус болдог юм юу болдог. Тэгээ нутаг дэвсгэрээр ухуулаад ингээд хэдэн дөрвөөс дууслаа шүү дээ. Зөөрлөж л байна л та. Тэгэхээр одоо энэ байна. Энэ хэлгсэн. Монгол бичиг их ам бөхтэй. Олон зуун жил ингээд кирилл бичиг ингээ хугараа оноцсон. Одоо энэ латин бичиг араас нь усах гэж. Ингээл энэ хөөрхөн амтнд дууслаа. Одоо юу бодож байгаа юм бэ? Тэр. Хүний олд сонгохгүй. Ингэж би нэг жишээ энэ Чехийн их эрдэмтэн Эртний Чехийн ном дотор ингэж хэлсэн байт. Өөрийнхөө чех хэлийг доромжлол муучлуулахыг үзснээс өөрийнхөө төрөл төрөсдийн сүнхийг үзмэн дээр гэж хэлсэн. Газар өөр улс амьтан баярлан ярилцдаг боллоо. Их хэлээ сүнхийг муучлуулахыг үзсэн дурал би төрөл төрөсдөө сүнхийг үзмэн дээр гэж. Энэ их хэлээд ямар арих ачаалт бидний л ухаан биднийг л авч амьдралж байгаа юм чинь их хэл шүү дээ. Ухаан энэ чинь ухаан шүү дээ.
За тэгэхээр бүүгээ бит хоёрын ярилцлага уг нь үргэлжлэхээр л даанч одоо үзэгчтэй мэдээч хэрэг телевизийн нэвтрүүлэг цаг гэд нэг айхтар харуул манай айхтар одоо том захирал байдгийн шүү дээ. Тэгээ манай захирал ирсэн энэ зогсож байна. Тэгэхээр бүүгээ одоо уулзаж ярилцах хүсэлтэй. За энэ одоо ярилцлагыг тусдаа тийм ээ жичтэй үргэлжлүүлэх хүсэлтэй үзэгчид байх юм бол манай студиэс бүүгээ холбогдож болно шүү гэдгийг энд бас хэлээд та бүхэндээ үлдээе. Тэгээ бүүгээ маш их баярлалаа. Жохон ч гэсэн бас тийм ээ. За би энд ганцхан энэ Ли Якок гэж Америкийн Chrysler пулсын ерөнхийлөгч байсан хүн. Тэр хүн юу хийсэн вэ зэрэг амжилтын энэ гол гогцоо нь бол энэ мэдээлэл гэж яриад мэдээ юм байна. Мэдээлэл байдаггүй. Хүнд байдаг шүү хэлсэн байгаа. Одоо манайхан яриад байгаа бол тэр одоо ч юмсан мэдээлэл авал цөмөрөд яах нь хөгжөөд хачин болох юм яриад одоо энэ тэг шиг програм хийгээл зараад аячих юм ахна л юм яриад байгаа шүү дээ. Тийм байдаггүй мэр хүндээ байдаг. Тэгэхээр одоо хэрэглээний чиглэлээрш хүнлүү чиглэсэн төрийн бодлого явах хэрэгтэй. Тэгэл улс хөгжөө явж. Тэгэл Монгол хүчит нь орвол хүнтэйгээр ажиллаа. Тэгэл бол 2 сая юм юу. За баярлалаа буугаа. Тэгээд үзэгчд маань бит хоёрын ярилцлагаас бас их олон зүйлүүдийг бодож үлдсэн баха. Та бүхний бас бодолд их олон янз бүрийн одоо асуудлууд орж ирсэн баха. Олон одоо бодлоод та бүхэнд төрсөн бах. Тэгээд мэдээч хэрэг бас 2 сая хүн юу байх вэ гэж сая буугаа хэллээ л дээ. Тэгэхээр үзэгчдийн маань хувьд ч гэсэндээ энэ асуудал одоо янз бүрээр энэ асуудалд хандж байгаа. Зарим нь хэцүүч гэж бодож байгаа. Зарим нь одоо орчходгүй яах вэ гэж бодож байгаа. Хуучин монгол хүчээрээ бичдэг одоо түрүүн бас хэлжсэн л та хуучин гэж одоо юу яриад байгаа юм гэж тийм ээ. Тэгэхээр монгол хүчээрээ бичдэг, монгол хүчээрээ өөрийнхөө бүхэл одоо тэмдэглэл ямиг хөтэлдэг хүмүүс одоо маш олон байдаг шүү дээ. Бидний дунд би л одоо нэлээд хэдэн хүн тийм хүн танина. Тэгээд монгол хүчгээ мэдгүй байна гэдэг бол одоо өөрөөсөө ичмэрч юм шиг одоо яг юунаас ичих хэвээр, юунаас одоо яах хэвээр ухаан байхгүй болчиход байна гэж буугаа бит хоёроос түрүүн ярьж байна. Энэ ярилцлагыг бас та үргэлжлүүлэх хүсэлтэй өгсөн бахаа үзэгчтэй. Тэгээд өнөөдрийн хүний түүх маань одоо үгээр өндөрлөж байна. Тэгээд үргэлжлүүлээ дараагийнхаа дугааруудаар одоо буугаа шиг одоо маш сайхан юм үйл хэргийг хийж бүтээж байгаа олон хүмүүсийг би та бүхэнтэйгээ уулзуулах болно. Харин өнөөдрийн эхлэл хөтөлбөр маань өглөөнийхөө товч мэдээгээр одоо үргэлжлэх гэж байна үзэгчтэй.